Сайн байцгаана уу? Та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. 109 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Мөхтөл байна. Манай цэцэрлэгийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд байрладаг. Одоогийн байдлаар 10 бүлэг 250 хүүхэд 47 багш ажилтнаа сургуулийн өмнөх боловсролыг олгож байна. Манай цэцэрлэгийн тэр бүм цаанд төсөл бичиж илгээсэн төсөл маань шалгарсанд маш их баяртай байна. Төсөл шалгарснаар манай цэцэрлэгийн ногоон орчин нэмэгдэж хүүхдүүд байгаль орчноо хамгаалах, хүүхдийг одоо төлөвшүүлэх тал дээр илүү их төхөмтэй болж өгсөө. Зоостгор цэцэрлэгийн эмч Үлцэхүү байна. Тэр муу цангаас хэрэгжүүлж буй ногоон байгууламжийн төслийг хариуцсан ажилтан. Энэхүү төслийн хүрээнд манай цэцэрлэг нь гадна талбайг 1045 м2 талбайг товчулсан байна. Одоо мод бут сөг тарих, зүлэгжүүлэлт, цэцэгжүүлэлт болон 16-гийн хэмжээтэй хөлөмжийг барьж байгуулсан байна. Туршилт танин мэдхүйн талбайг байгуулснаар хүүхэд энгийн хөдөлмөр эрхлэхээс гадна сургалтын үйл ажиллагаатай уялдуулан байгаль орчны болон юмс үзэгдлийн уялдаа холбоо хамаарлыг мэдэх тийм ойлголтыг авч байгаа юм аа. Өөрөөр хэлбэл ургамалд яагаад нар, ус, агаар хэрэгтэйг мөн хүнсний ногооны ач тус түүнийг хэрхэн арчилж услах, хамгаалах, байгаль дэлхийг хайрлан хамгаалахын талаарх бүх төрлийн ахуйн энгийн болон мэдээллийг олж авч байгаа. Бид энэхүү хөлөмжөндөө багш ажилчдынхаа нөөц бололцоогоор нарийн ногоо буюу өвөрцгийг тарьж ургуулсан байна. Хүүхдийн гадна талбай тоглох, амрах болон эцэг эхтэйгээ зугаалж чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх эко тата эрүүл орчин бүрдүүлж өгсөн тэр бүм мод сангийн төслийн хамт олондоо баярлалаа. За, тэр бүм мод сангийн хамт олондоо баярлалаа. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр манай цэцэрлэг илүү сайхан ногоон орчинтой болж хөгжсөн. Цаашдаа та бүхний ажилд амжилтыг хүсье. Илүү их олон цэцэрлэгт түгээн дэлгэрэх болтугай гэж хүсье өрөөё.